хэмжээгээ мэддэг болчих хэрэгтэй гэсэн үг. За бацаа харж байна уу? За тэгэхээр бацаагийнх яах нь Windows 7 авах нь тийм ээ. Windows 7 үйлдвэрлэлийн системтэй хэдэн биттэй байна? За системийн төрөл нь 32 биттэй. За энэ бит дээр би танад нэг юм тайлбарлаж өгье. Яагаад 32 бит 64 бит гэх хоёр янз байдаг вэ гэхээр энэ нь болохоор програмуудаас хамаардаг, софтверээс бүрэн одоо хамаардаг гэсэн. 32 биттэй компьютер дээр том програмууд барагтай суудаггүй гэсэн үг. За яагаад вэ гэхээр одоо 64 биттэй компьютерд бол одоо цаана маш олон хэмжээний одоо функцүүдийг агуулж байдаг учраас том одоо AutoCAD-ийн шинэ одоо хувилбар ч юм уу, Photoshop-ийн, Adobe-ийн бүр ингээд цогц програмууд байдаг шүү дээ. Маш олон дотор нэг нь цогцоор одоо collection-ийн суулгачаад одоо бүх програмыг суучдаг. Тэднийг та нар 32 бит дээр суулгах гэх юм суухгүй. Яагаад гэвэл доторх функцууд нь ихэлдэн гэсэн. Энэгээр л ялгаатай. За 32 бит дээр шууд 64 битээр солиод форматлчих бас болно гэсэн. Гэхдээ компьютерийн хүчин чадлыг маш сайн харах хэрэгтэй. Одоо жишээ нь энэ бацаагийн компьютер дээр 64 бит хангалттай болгож болохоор харагдчихэв. Яагаад CPU-наас маш их зүйл хамаарна. За процессор бол i5-тай болохоор болж байгаа гэсэн. Windows 7 үйлдвэрлэлийн системийн хувьд бол нэг хамаарахгүй. За Windows 8-ийн 32 бит гэж байдаг шүү дээ. 8 дээр болохоор 32 бит гэж байдаг. 32 бит нь 7-гийн 64 биттэй тэнцдэг учраас 8-ийн 32-ыг заавал 64 болгох шаардлагагүй гэсэн. Ийм л ялгаатай. Өөр ямар ч ялгаа байхгүй гэсэн. Тэгэхээр 32 бит 64 бит гэдэг нэг одоо муу сайн гэдэг юм байхгүй гэсэн үг шүү дээ. За CPU хэдтэй тийм ээ? 2.4 ГГц. ГГц нь CPU-ний хэмжээ нэгж. Байгаа i5, i7, i3 гэсэн. За 4 ГБ-ийн RAM-тай. За одоо хардныхаа хэмжээг харна. Хардныхаа хэмжээг бүгд яаж харна гэлээ? За My Computer руу ороод